За сайн бацхан уу, та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд дараагийн бичлэгээр уулзж байгаадаа тун таатай байна. За би бичлэгээ оруулах баг зэрэг удчлаа. Тэгээ намайг уучлаарай. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би англи хэл сурах гэж байгаа. За эсвэл англи хэл сураад өөрийнхөө сурах арга барилыг төдийлөө олж чадаагүй байгаа хүмүүст зориулаад за яг өөрийнхөө англи хэл сурч ирсэн туршлага дээр үндэслээд 5 зөвлөгөө зөвлөмжийг бэлдсэн байгаа. За тэгээд эдгээр 5 зөвлөгөө нь юу вэ гэдгийг тун утгагүй хэдүүлэн хамтдаа олж үзцгээе. Here we go, money talk. Here comes the money. За тэгэхээр миний танд өгөх хамгийн ихний зөвлөгөө бол дүрмийг 250-аараа гэж зөвлөх байна. За тэгэхээр яагаад би ингэж хэлж байгаа вэ гэхээр би энэ зөвлөгөөг өгөхөөс өмнө танаас асууя. Та монгол хэлийг хамгийн анх яаж сурч ирсэн бэ? За тэгэхээр бид нар хизээч өөрсдийнхөө их хэл монгол хэлийг сурахдаа дүрмээс эхэл сураагүй байдаг тийм үү. За тэгэхээр бид нарыг эхийн хэвлэлээс гарснаас хойш аав ээжийнхаа яриаг, гэр бүл орчин тойрныхныхоо яриаг сонссоор байгаад бидний чихэнд бидний их хэл маань нутагшаад аажмаар дасал болоод за тэгээ явандаа бид нар нэг үгийг 2-300 удаа буруу давтаж хэлсээр хагаад хамгийн сүүлд нь зөв үг хэлж сурдаг тийм үү. За тэгэхээр яг үүнтэй адилхан би танд дүрмийг хамгийн ихэнд сурахаас илүүтэйгээр сонирхолтойгоо илүү нөхөрлөөрөө гэж зөвлөх байна. За мэдээж бид нар яг одоо өнгөрсөн одоо ирээдүгээд яг үндсэн 3 цагаа бол тогтоогоод мэдээд авчихад илүүтэхгүй хэрэгтэй. За гэхдээ нөгөө нэг баг зэргийн төвхтэй яривхтай дүрмүүд байдаг шүү дээ. За одоо тэгж байгаа тэгчихсэн гэдэг. Тэгэхээр тэр дүрмүүдийг бол хэдүүлээ төр хойш нь тавиад үүнийхээ оронд сонсгол дээр илүү их цагаа төвлөрүүлээрэй гэж зөвлөх байна. Жишээлбэл би оюутан байхдаа одоо бид нар бол MP3-тай гар утсан дээр MP3 одоо хүн болгоны утсанд байгаа шүү дээ. Тэгэхээр надад нэг ийм англи харилцан яриа текст байдаг байсан. Тэгээд тэр нь болохоор ингээ аудио хэлбэрээр CD-н дээр тэгээд ийм номтойгоо. Тэгээд би тэр CD-г компьютер дээрээс гар утас руугаа хуулаад тэгээд нэг 15-20 минутын ийм харилцан яриа байнга сонсож явдаг байсан байхгүй. Тэгээд өглөө гэрээсээ гарахтаа л чихвчээ зүгээл яг хичээл дээр очитлоо би сонсдог. За яг энэ байдлаа өдөр болгонд давтаж авсаар хагаад таны сонсгол маш сайн сайжирдаг. За тэгэхээр ингэж сонссны үр дүнд гэх юм бол бид нэр хамгийн ихэнд бол маш зөв цэвэрхэн дуудлагатай болж өгдөг. За хоёрдугаар гэх юм бол бид нэр өөрийн мэдлэгүүгээр нөгөө чих хонгоогоод одоо бидний нөгөө нэг сурах гэдэг дүрм за тэр үйлбэрийн бүтэц гээд маш олон зүйлсийг аажмаар өөрсөндөө ингээд нутагшуулаад тогтоогоод авчихсан байдаг. За тэгэхээр явандаа та одоо юу гэдэг нөгөө нэг дүрмээ ангидаа очиод нөгөө нэг нарийн задаргаануудын сурангууд та өөрийн мэдлэгүүгээ энэ чинь нөгөө тэр штэ тэр ингэж хэлж ийсэн штэ гэдэг ч юм уу яг ийм байдлаар эргүүлээд санаад ойлгож авдаг. За тэгэхээр танд дүрмээ дараа нарийн төвчний зүйлүүдийг сурахад танд илүү их амар авах болно. Тэгэхээр сонсголтойгоо хамгийн их найзлаараа сонсгол танд хэл сурахад нөлөөлөх хамгийн чухал аргуудын нэг яалтчгүй мөн. За жишээ нь сонсгол сайжруулах өчнөө олон аргууд байдаг. За жишээ нь би бол харилцан яриа оюутан багтаа сонсч ирсэн бол та бас тгий сонсч болно. За эсвэл та англи хэл дээр дуу сонсч болно. Англи хэл дээр дуртад сурал кинонуудаа үзчихэж болно. Жишээлбэл би Friends найзууд гэж сурал бас бичлэгүүд оруулж байгаа. Тэгэхээр нөгөө Friends киноныг ашиглаад хэдүүлээ хамт англи хэл сурж байгаа шүү дээ. За тэгэхээр тэр бичлэгүүдийг тогтмол үзээ. За мөн өөрөө бие даагаад яг англи хэл дээр доороо ангид монгол юм уу англи сабтайтлтай хамаагүй үзээд ойлгож ирсэн ч ойлгохгүйсэн ч хамаагүй сонсоод авах хэрэгтэй. За тэгэхээр тэр сонсож байгаа дасгалыг та заавал 100% нэрээ ойлгох албагүй. Явцын дунд та бага угаар ингээд өөрөө чихчээ онгоогоод ойлгоо. За энэ ийм үгийг хэлээтэй. Энэ ийм цаг яваад ах шиг байна ч юм уу яг ийм байдлаар та өөртөө тогтоож авдаг. За тэгэхээр дүрмээс илүү сонсголтойгоо нөхөрлөөрөө. За дараагийн арга нь болохоор imitate хийх арга гэж байгаа. За тэгэхээр цөөнгүй хүн надаас асуусан яг англи хэлээр яаж маш цэвэрхэн дуудлагатай болох вэ гэж. За тэгэхээр цэвэрхэн дуудлагатай болохтой нөлөөлөх хамгийн сайн арга бол imitate буюу давтан дөрөх арга байдаг. За тэгэхээр энэ ямар арга вэ гэхээр энэ ерөөсө 100% хуулах ийм арга. Жишээлбэл би нэг англи хэл дээр ярьж байгаа яг одоо унган ярьдаг хүний харилцан яриаг ч юм уу нэг хэдүү үйлдвэрийг сонсонгуудаа яг ардаас нь шууд давтаж хэлэх. Одоо яг ийм арга. За энэ нь яг ямар учиртай вэ гэхээр энэ яг фитнестэй адилхан. За би та нарт фитнес дээр жишээ авч үзвэл бид нэр илүү ойлгомжтой байх. Жишээлбэл бидний биений дээд хэсэг байна л да. За жишээ нь миний биений дээд хэсэг хөгжүүлж явах муутай байх юм бол би биенийхээ дээд хэсгийг хөгжүүлэхийн тулд яг энэ хэсэг дээр 100% анхаарлаа төвлөрүүлээд дасгалуудыг хийж эхэлдэг. За яа магадгүй 7 хоногийн дараа 2-7 хоногийн дараа миний бие хөгжөөд за аажмаар би дийлдэггүй байсан ч ингээд дийлж эхлээд миний бие галбирчаад ирдэг. Яг үүнтэй адилхан бидний одоо энэ хэл бидний энэ амны хөндийн булчин маань бидний яг өөрсдийнхөө хэлэнд таарсан одоо тэр дуу аваа гийгүүлэгч юмнуудыг ингээ гаргахад ингээ дасаад ажиллаад сурчсан байдаг. За тэгэнгүүтээ бид нэр өөр сурж байгаа хэлээрээ нэг өгүүлбэр хэлэнгүүт нэг утхан үг хэлэнгүүт бидний хэл төгдрээд бидний үгдээ хэл хугалчих гад гэдээ ярьдаг тийм үү. За тэгэхээр ингээд уншиж чадахгүй эсвэл ямар нэгэн байдлаар төгдөрдөг. За тэгэхээр бидний энэ амны өнний булчин маань ерөөсөө яг тэр аваа гаргахад ерөөсөө дасаж зогсож чадаагүй байна гэсэн үг. За тэгэхээр яг бид нар өөрсдийнхөө амны хөндийн булчинг хэлээ тухайн сурж байгаа хэлэндээ дасгахын тулд бид нар дасгал хийх хэрэгтэй. Мэдээж тэр дасгал нь бол ялтчгүй imitate буюу давтан дөрөх арга байх юм байна. За тэгэхээр миний хувьд бол яг энэ аргыг яаж ашигладаг байсан бэ гэхээр нөгөө түрүүнд дурдсан надад нөгөө ингээд англи хэлэн дээр ийм харилцан яриа тэгээ номтойгоо байсан гэсэн. Тэгээ би CD төвөгчмөн дээр ингээд яг тавьж агаад сонсоод
дагаад уншдаг байсан байхгүй юу. Ингээд яг тэр текстийг юусоо яг зэрэг уншаал яваад байна. Чи зөв хэлж гэнэ үү, буруу хэлж гэнэ хамаагүй чадхаараа уншаал ах хэрэгтэй. Тэгээ энэ яг давталгыг өдөрт юусоо хамгийн багадаа 10-аас 20 удаа би яг давтаж уншдаг байсан. Сүүлдээ яг зэрэг уншдаг болно. Сүүлдээ яг адилхан акценттай, яг адилхан дуудлагатайгаар хамгийн гол нь тэр хүмүүсийн бүр гарч байгаа тэр сэтгэл хөдлөл, тэр эмоц бүх зүйлийг та яг адилхан гаргаж сурдаг. За ингэж хэл сурснараа та тэр тухайн үгийг илүү хүчтэй, илүү гоё одоо юу гэдэг мэдрэмжтэйгээр та хэлж одоо амьдрал дээр хэрэглэж ойлголт сурдаг. За жишээлбэл миний бүр яг энэ аргаар сурч ирсэн нэг өгүүлбэр байдаг. Би энийг бүр хизээж мартдаг. Одоо хүртэл миний толгойд байдаг. Энэ баг 10 хэдэн жилийн өмнө сурч ирсэн шүү дээ. Тэгэхээр I hate climbing up and down the drain pipe to my bedroom every day гэдэг энэ ийм өгүүлбэр байдаг. Жишээ нь энэ болохоор нэг эмгэн хөлөө гипстүүлчээ тэгээ эмчин гэрлүүгээ битээ шатаар ингээд дээш доошо байнга өгсөөрөө гэдэг эмчин зөвлөсөн чинь нөгөө эмгэн чинь гипстэйгээ нөгөө нэг унтлагынхаа өрөөний хажуу талын нөгөө drain pipe гэхээр нөгөө муу усны хоолой тэр хоолоогоор дандаа ингээд өрөөрөөгөө авирдаг байсан байгаа байхгүй юу. Тэгээд би одоо ингээд 2-7 хоногийн турш тэгэж авирдаг байсан. Бүр энэс үнэхээр залхаж чинь үзий ядаж чинь гэдэг ийм нэг хошин маягийн текст байдаг байсан. Тэгэхээр би энийг яг одоо танд хэлж байгаа энэ арга буюу imitate хийх аргыг би ашиглаж анх сурч ирсэн. Тэгээ одоо хүртэл миний толгойд яг үлдсэн байдаг. Тэгэхээр энэ маш үр дүнтэй арга биднийг цэвэрхэн яг одоо унгахан ярьдаг хүмүүстэй адилхан тийм дуудлага гаргаж ярьж сурахад үнэхээр сайн нөлөөлдөг арга учраас сонссноо маш олон удаа давтаад яг адилхан сэтгэл хөдлөлийг нь гаргаад давтаад дахин хилээд байгаараа гэж зөвлөх байна. Дараагийн миний танд өгөх зөвлөгөө бол өөртөө битгий хитрхи том босго тавиараа гэж зөвлөх байна. Жишээлбэл та заавал шууд IELTS дээр өндөр оноо авахаар, TOEFL дээр өндөр оноо авахаар, гадаад их хэдийн сургууль дээр очиод шууд сураад ойлгохоор тийм хэмжээний төвшөнд очино гэдээ өөртөө зорилго тавиад. Магадгүй бид нар өөрсөндөө хит том босго тавьснаасаа болоод явцын тунд түүндээ хүрч чадахгүй, шантрах, сэтгэлээр унах. За магадгүй та хэл сурах ямар сэтгэл зүгөө болоод замынхан дундаас хаях тохиолдлууд бидний дунд маш их гардаг. Бити ингээрэ хамгийн эхлээд өөртөө маш багаас зорилго тавиараа гэж би зөвлөх байна. За жишээлх юм бол бид нар өөрсдийнхөө яг хоббитойгоо хэлийг хослуулаад сурах юм бол илүү үр дүнтэй байдаг. Жишээлбэл бидний хамаатны дунд нэг хүүхдүүд байдаг. Багасаа англи хэл дээр Google кино үзсээр байгаа. Одоо юу гэдэг ингээд англи хэл нь сайжирсан, маш олон хэмжээний үг сурцсан тийм дүүнэр байдаг шүү дээ. За эсвэл компьютер тоглоом тоглосоор байгаад англи хэл нь маш сайн төвшөнд хөгжсөн хүүхдүүд байдаг. За тэгэхээр энэ ерөөсөө л яг үүнтэй холбоотой бид нар нэгдүгээр дуртай зүйлээ хийж байгаа. Жишээ нь Google дээр үз компьютер тоглох гэдэг бол хүүхдүүдийн хувьд бол хамгийн дуртай зүйлс нь. За тэд нар мэдээж дуртай зүйлээ хийж байхдаа хизэж төгшөөдгөө 100% анхаарлаа төвлөрүүлдэг. За ингэснээр өөрийн мэдлэгүүд тэд нар англи хэлний хөөрхөн суурьтай болоо явчихсан байдаг. За тэгээд сургуульд ороод англи хэлээ ингээ эхнээс нь үзэхэд тэд нар бус хүүхдүүдийг бодох юм бол арай илүү хурдан хөгжиж сураа явчихдаг. За тэгэхээр яг л үүнтэй адилхан та зураг авах дуртай бол яг мэргэжлийн зураг авалтын талаар үг хэллгүүдийг та хамгийн их л сураарай. За эсвэл та кино үзэх дуртай бол яг дуртай кинонуудаа хайж олоод тогтмол үзээд байгаарай. За эсвэл та юу гэдэг дуу сонсох дуртай бол зүгээр сонсоод та юунд дуртай байна яг түүнтэйгээ холбоотой салбарын үг хэллгүүдийг хамгийн их л сураарай гэж зөвлөх байна. За жишээлбэл та үйлчлэгээний байгууллагад ажилладаг бол за би яг хэд хэдэн янзаар би хүнтэй одоо үйлчлүүлэгчтэйгээ мэдлээд сурыг. За би баяртай гэдгийг өөр хичнээн янзаар ч юм уу хэлж сурд юм байна. Энэ янзаар нь хэлээ сурчиж ч юм уу. За иймэрхүү байдлаар баг угаар төвшин ахиад суурай зүв тавьчих юм бол таны зорилго дараа нь яаж томорсон байсан та илүү академик төвшөнд өөрийгөө бэлдсэн гэсэн суурь нэгэн зүв тавигдсан бол дараагийн алхмууд маш амархан цаашаа хөгжөөд явагддаг учраас суурай зүв тавих хэрэгтэй. Үүний тулд та зорилгоо бити өөртөө хитрхи хүн дээр тавиараа өөрийнхөө хамгийн ойрхон хүлээж авах сэтгэл зүйтэй хамгийн ойрхон наалдах тэр зүйлээ англи хэлтэйгээ холбоод сураарай гэж би танд зөвлөх байна. За дараагийн танд өгөх зөвлөгөө бол тогтмол байдал. Үнэхээр хэлийг та юуд яг өөрийн болгоод сайн эзэмшиж сурах гэх юм бол өөртөө цаг өгөх хэрэгтэй. Англи хэл гэдэг бол ерөөсөө хэдхэн өдрийн дотор магадгүй хэдхэн сарын дотор сурчдаг зүйл ерөөсөө биш. Тэгээ ийм сургалтууд байгаад байдаг. 7 хоногийн 500 англи үгийн сургалт. За сарын тэдүү үг, өдөрт 100 үг цээжлэн, 7 хоногт 700 үг, сарын 2800 үг ч юм уу. Яг ийм байдлаар бид нэр жоохон хандах гад байдаг. За тэгэхээр яг хөө бидний тарих тэр зэргийн юм хүлээж аван л та өдөрт 100% цээжилж болох бах. Гэхдээ яг ингэж цээжилсэн үг ерөнхийдөө ямар ч насжилтгүй байдаг. Та магадгүй оройн нь магадгүй маргааш нь тэр сурсан үгнүүдээ мартчихдаг шүү дээ. Тэгэхээр төрөвчлсөн сургалтад мэдээж төрөвчлсөн хугацаанд танд тэр бүх мэдээллүүдийг шахаад өгнө. Та төрөвчлсөн байдлаар тэр бүх мэдээллийг хүлээж аваад өөртөө яг хэрэглээд сурна гэдэг маань өөрөө учир дутагдaltaй асуудал. Үүний оронд миний танд өгөх зөвлөгөө гэх юм бол тооноос илүү чанар дээр анхаарад за богино хугацаа гэхээс илүүтэй бага багаар гэхдээ урт хугацааны зорилт тийм төлөвлөгөө гаргаж ажиллаарай гэж зөвлөх байна. Жишээлбэл та 100 үг өдөрт сурна гэж өөртөө том зорилго тавихын хооронд өдөрт яг 10 үгийг чанартай сурна гэж зорилго тавиад хамгийн гол нь та яг энэ байдлаа өдөр болгон авч явах хэрэгтэй. Жишээлбэл та өнөөдөр 10 үгийг маш сайн төвшөнд мартаагүйгээр сээжилсэн бол маргааш өглөө тэр 10 үгээ баттаж өөрөөсөө нэг асуучаад дахиад дараагийн 10 үгтэй ороод за яг энэ байдлаар бага багаар гэхдээ хамгийн гол нь тогтмол байдлаар яваарай гэж би танд зөвлөх байна. За ингэснээр та англи хэлээ илүү урт хугацаанд илүү чанартай төвшөнд мартагдахааргүй сурч ойлгож аавна гэсэн үг. За хамгийн сүүлчийн миний танд өгөх зөвлөгөө бол
өөрөөсөө бити ичээрэй гэж хэлмээр байна. За тэгэхээр яагаад би энийг онцолж хамгийн сүүлд чухалчилж хэлж байгаа гэхээр бид нар яг өөрсдийнхөө энэ одоо ичих энэ сэтгэл зүйнээсээ болоод амьдрал дээр дан хэл сурахад ч гэлтгүүгээр ажил амьдрал дээр маш олон боломжуудыг алддаг. Жишээлбэл хэл сурж байхад бид нар хамгийн анх намайг ингэж хэлчихвэл юу гэж бодох бол миний энэ хариулт зөв болов буруу болов миний дуудлагаас болоод эдгээр намайг шоолох болов ч юм уу яг ийм байдал бидний дунд маш их түгээмэл анзаарэгддэг шүү дээ. Энэ надад ч гэсэн тохиолдож байсан зүйл. Хэл сурж байгаа хүн ичнэ гэдэг зүйлийг ерөөсөө өөртөө байлгаж болохгүй. Хэрвээ та ичгэл юм бол та ямар нэгэн байдлаар өөрийнхөө сэтгэл зүйд хаалт босгоод чөлөөтэй байж чадахгүй байсансаа болоо та хэлээ сурах тэр алтан боломжуудаа алдна гэсэн үг. Жишээлбэл дуудлагын хувьд гэхэд яг одоо энэ Америкт маш олон үндэстэнүүд нэг дор хамтдаа амьдарч байна. За Оросуудын дуудлага байна, энэтхэг дуудлага байна. За бид нар монголчууд бидний бас нэг өөрсдийн хэлтэй хамааралтай аялгууд байна. Улс үндэстэн болгон өөр өөрсдийн гэсэн одоо хэлнийхээ бүтцийн онцлогоос хамаарат өөр өөрсдийн гэсэн аялгыг гаргаж ярьдаг. Тэгэхээр энд бол бидний юу гэдэг хин хинээга бидрийг намайг жишээ нь миний дуудлагаас би эсвэл хин нэгэн хүнийг дуудлагаас нь олж идэж шоолохгүй. Энд ерөөсөө та тийм юмэг олж харахгүй. Магадгүй та Монголд ч гэсэн таны ангийн хүүхдүүд таныг эсвэл нэг гадаад нөхөртөө та очиж зүгээр мэдлэхэд таныг буруу дуудлаа гэд хинч таныг шоолохгүй. Таныг буруу зүйл хийлээ гэд буруу алдаатай зүйл хэллээ гэд хинч таныг шоолохгүй. Тэгэхээр ерөөсөө энэ ичнэ гэдэг зүйлийг бүр өөрөөсөө орд тос авч хаях хэрэгтэй. Хэрвээ тэнд нэгэн хүн таныг дуудлагаас чинь болоод эсвэл таныг ямар нэгэн зүйлийг буруу хариулснаас чинь болоод шоолж ивэл надад итгээрэй. Асуудал танд биш тэр хүнд байна гэсэн үг. За тэгэхээр ичнэ гэдэг энэ асуудлыг авч хайснараа та өөртөө маш олон боломжуудыг өөртөө маш том үе таалгыг нээж гин гэсэн үг. За тэгэхээр энэ бол миний танд өгөх хамгийн сүүлчийн зөвлөгөө байлаа. За ингээд бичлэгүүд маань танд таалагдсан гэж би найдаж байна. За таныг энэ бичлэгээс би баг гэсэн зүйл сурч авсан байх гэж бодож байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.